Ромд сая буулаа. Галт тэрэгнээсээ одоо оройны 7 болж байна. Манай хотел болохоор Ватикантайгаа ойрхон учир. Жохон явах юм шиг байна цаашаа дахиад. Гадаа өнөөдөр амар халуун байна. Би өглөө хоолны паста, тирамису гэх хоолны хичээл суусан. Тэгээд Италид ирэх юм бол тэгээд хоол хийх дуртай бол бас заавал хийж үзмээр experience байлаа. Тэгээд манай хоёр болохоор нөгөө хоёр том үзий галерегаа үзээд тэгээд наашаа хөдөлсөн. Тэгээд автобусныхаа буудлыг алхаж чинь өдөр болгон өглөөр тусаа тэгээд бүтэн өдөржин яваад тэгээд дээрэс нь гадаа цагаагаар нэлээд халуун. Тэгээд халуун ингээл хөлрөөл яваад байгаа болохоор энэ жоохон ядрах тийшээ орж ийн. Манай хоёр ус нэлээд гүрийж байгаа л одоо 2 хоног Ромд байн тэгэл буцах болохоор гүрийж байгаа л явах. Би болохоор маргааш бол надад нэг юм төлөвлөсөн юм байхгүй, free time тэгэл байж байгаа л. Оройн Будапешт руу нисэн. Тэгээд Trevi Fountain нэг зоос шидэх юм бол жилийн дараа буцаж имдэг гэсэн. Тэгээ би хэдэн шиг зоос шидснээ бол мэдэхгүй байгаа. Гэхдээ 2 удаа зоос шидсэн. Тэгээд яг буцаж имдэг юуг нь шидсэн юм шиг байна. Намаа алхах чинь. Би нэмцэг энэ дээрээс гоё л даа юм. Тэгээд тэр урд дуг алхах чинь. Сэхсэн ч гоё. Ингээд нөгөө зүгээр амсуулсан байна. Энэ жоохон яг Рома терминийг two stations жоохон хол station болсон юм шиг байна. Миний. Ой, ямар юм сүртэй барилгагүй. Station барилга нормал ихтэй. Царайлаг барилга байна. Галт тэрэгний буудлын. Бид гурав шиг ингээд ачаад чирээ явж байгаа хүмүүний хайр даалга. Намайг хараад энэ хоёр бүр ядраад хэрэг алгаа. Миний хувьд Ромд Ромын очиж үзэх газрууд нь ер нь хоорондоо нэлээд зайтай. Одоо Колоссеум нь нэг газар. Ватикан бүр хол тусдаа. Тэгээд Trevi Fountain, Pantheon энэ нь бас өөр нэг газар тусдаа. Нэг бол зүгээр гол галт тэрэгний буудалтайгаа ойрхон газар бууч зүгээр хажуухан. Тэгэх юм бол тэндээсээ ингээд автобус, метро бүх юм нь бүх гол attraction-ууд руугаа явж байгаа болохоор шууд явдаг болохоор жоохон амар гэх юм уу? Эсвэл зүгээр Trevi Fountain тэгээд Pantheon энтертэйгээ ойрхон буучих юм бол бас зүгээр. Тэгээ хоолны газрууд юм унтаага бас ойрхон. Яг нэлийн хүний хөл дарагдаа тэгээд хөл хөдөлгөөн ихтэй. Дээрээс нь газруудын үн жоохон өндөр ээж магадгүй. Тэгэхээр тэр хоёр газар хацаа буугаад юм уу зүгээр. Тэгэхэд ер нь бол буруу газараараа гараад ирсэн юм шүү дээ. Автобусных нь юу нөгөө талаа байсан юм байна. Тэгээд бид хэд болохоор тийм нөгөө хөнгөө шууд паркинг талаа газараар гараад, машина паркинг талаа газараар гараад ирсэн. За би камера руу чаруулъя. Тэд дүү автобус нь дүү хооллох чинь. Диалаж гэлтаад классикэн гэж байсан да. Бидний лифтүүд хаадаг төвчлөр авахгүй, нээдэг төвчлөр авахгүй
Тавга дарах юм ашаа таагдт юм байна гэж. Гурван хүн гээд тэнгүүт нэг юм юу үзээ. Ромын хотел юм уу, Airbnb юм уу? Эдний эрийн хотел Airbnb хосолсон л юм байна. Энд гэхдээ арай илүү янз бүр юмтай юм шиг байна. Гэласачи. Cheers. Last cheers. Тэгээд ихнийхэн сороо green sauce, meatball, Roman style roasted lamb, carbonara, ravioli, and then cheers. Надад тэрийг сонсч гоо Solo €1. Can you help me €1? Гуртаа. Зэ хоол идсэн. Хоол таалаглаа. Wine таалаглаа. Одоо travel руу явж байна. Зураг авахулаад. Ингээ сүүлийн орой. Mr. 100 гэдэг газар. Энэ биш та бараг энэ бараг 100 төрлийн тирамисуны амттай ч лөө. Тэр амар. Оо яна. You will get it in 5 minutes. Мэргэлтэй шүү дээ. За. Хэнтиан дээр ирлээ. Шүн бүр амар сүлэг харагдсан юм байна. Өглөөний минь өглөөний 10 цаг болж байна. August 18-нд хичээлээ. Өчтөр 12 өнгөрөөж ирээ тэгээд. Өглөө нөгөө хоёр маань Ватикан руу орох гээд яваад өгсөн. Би үлдсэн. Жохон унтлаа, нэг цаг илүү унтлаа. 11-с тэрхүү гарчвал зүгээр юм болов. Ингээ бидний Испани, Итали аялал үгээр дуусж байна. 7 хоног бүр аимшигтай хурдан өнгөрлөө. Нөгөө хоёр маань Ватикан үзсэн гэсэн. Тэгээд болосын дээр ууцаар боллоо. Би ачаам Ватикан үзсэн. Миний цэцэг дахиад цаг гарч хоош болохоор энэ цаг гарч илээ юм уу?
За тэгээд энэ хоёр хажуугаар нь болохоор Roman Forum гэж Ромын эзэн хүрний үеийн үлдэгдэл. Энэ дотгошоогоо орж олно. Тэгээд орохын тулд дахиад тур аваад тикет аваад орох боломжтой. Ер нь бол ингээ дээрээс нь харж ч болно. Тэгээд илүү тайлбарлуулаад ойлгох хүсвэл хүнээд тур аваад тайлбарлуулсан зүгээр байна. Ийм харагдчихсан байна. Юу ч юм гэхээр Forum of Caesar гинэ. Манай эртний өмнөх 46 онд Caesar Venus зориулж юм уу? Тэмдэглэх зорилгоор хийсэн гинэ. Venus Genetrix-ийг байна. Тэр хавс манай эртний өмнөх 46 онд ийм юм шиг байгууламж хийсэн. Бид гурван аялал ингээд дууслаа. За бити яваач тээ. одоо энэ хоёроо Яна юу хийж өнөөдөр классиметр үзэх баха. манай гайд маань ингэ очихаар бит хоёр одоо Баяртай гэхэд за миний гайд баяртай гэж стори хийрээ заяа. ёо ямар хэв. Гадаа шиг халуун. Тэгээ фондолтой дамын түүхийг чадвар шууд дараа. Бүрээ нэрээ гоё ярьлаа тий. Нараачлах түүхийн дуу юм уу яа гэх юм уу яах вэ? Яваа. Яагаад сааварч явах юм бэ? Чичээс сааварч байгаа л явах юм байна. За бай. Bye bye. Одоо 7 болчин 6:50. Одоо л онгоцны хог бод дээр юм. Манстын ингээ 2 цаг баг 3 цаг хошилчлаа. Тэгээ хошсон шатгаан болохоор онгоцных нь нислэгийн багийнхаа эрэг байгаа гэж өөрчлөлт байгаа юм шиг байна. Одоо бол би хизээний Будапешт очсон. Амарч явах хэрэгтэй байсан. Маргааш өглөө ирээд нислэхтэй. Тэгээд одоо ингэ бүтэн өдөр чинь баг хагас өдөр онгоцны хог бод дээр амжих боллоо.